Буугаад үзээрэй чи. Зогс. Хоош. Буух гэдэг үгүй чи. Яг гадаа чи. Зогс нана чи. Хачаа зийч. Талчисэн юм зүгээр. Зогсоод аа чи. Буухгүй шүү чи. Буугаад үзээрэй чи. Хөөрхөөгүй. За. За шинэ бичлэгтээ тавтай морил энэ бичлэг болохоор бүр маш олон сарын хураангуй бичлэг байгаа. За би хаашаа явж байна гэхээр ээж эмээтэйгээ хамт хар хорин явж байгаамаа. Эмээгийнхаа дүүдээр очиж байгаа гэсэн үг. Тэгээ хамгийн гоё аяллаа гоё нь юу байсан бэ гэхээр би ээжийн том машиныг ээжтэй ээлжилж ингээд унсан. Тэгээ жоохон айцтай байсан. Тэгээ хол зам хөдөө замд гүйц төрүүлэн гэдэг бас их амар идэгэн билээ. Шинэ юм сурж авсан байгаа. Тэгээ ингээд замдаа ийм гоё байгаль үзээд бороо шороотой үүлэн хүртэл ийм гоё харагдаж байгааз. За очих газраа очисон мөндөр буусан байгаа. Дараа нэг айл хаваар хийсээд ингээд зураг бичлэгээ даруулаад явж байгаа мó. За эргэж хараарай. За эргэж хар. Ээжийнхаа зургийг ч бас янз янзаар дарж зураг бичлэг хийж өгсөн. Би ч бас яаж зүгээр ах уу гэд бас ингээд бичлэг хийлгүүлээ. Зураг даруулаад байгаа хгүй. За тэгээд хар хойрны өндөрлөг дээр гарч байгаа юм. Жаал жуул юм сонирхож явж байгаа юм. За ийм гой эртний төлөө зарж исэн. Манай баг дүүчин хулган жилтэй юм болохоор хулган жилтэй юм хөөрхөн үзмэр шиг жижиг юм хөдөлтөж авсан байгаа. Дараад нь Эрдэнэ 100 гараад чичилсэн. Тэгээ Эрдэнэ 100-д бистэ багасаа л зөндөө хэрсэн дээ. Бараг хэд ирснээ ч юу санахгүй зөндөө хэрж ирсэн. Эрдэнэ 100 гараад тойроод мөргөөд залбираад хүслээ шивнээл явна. Эмээж хоёр манаас хүслээ шивнээл 3 тойроод явж гин. Өнгөрсөн 100 жилүү хизээ жилээ бас нэг явж байхдаа би бүр Эрдэнэ 100-г ээжтэйгээ хамт бүр бүтэн нэг тойрж хаалга болгон дээр очиж мөргөж исэн удаатай. Тэгээ Эрдэнэ 100 дотор бас ийм гоё музей шивнүүд байдаг. Тэгээд ер нь бол Эрдэнэ 100-аар ер нь хүмүүс аялал жуулчлал нэлээ хөгжсөн байлээ. Намайг энэ 100 очиход л арга солонгосчууд маш их ирж исэн. За дараа нь тэгээд хоол итгэгээд замдаа явж байхдаа ийм амттай таарсан, ийм хатаасан амттайчаас таарсан. Тэгэл ээж имээ бит гурмаг сайхан хоолж аваал. Явсан юм да. За тэгээд лайк дараа сав дараад тэг хонхоо дарахаа мартва. Энэ 100-аас хөөргөн хоосонгүй хит хитэн газраар бас очиод үзцээ. Одоо би дор нутад ирсэн байна уу? Нэг ажиллаар ирсэн. Тэгээд дор нут ч их гоё юм билээ шүү дээ. Зөндөө олон гоё хөшөө барималтай юм билээ. Тэгээл нэгээр нь үзэл барагдахгүй байгаа юм чи. За тэгээд дор нут маань халах голын дайнтай холбоотой зөндөө хөшөө барималтай юм билээ. Тэгээд энийг харчих бүр өөр түүхээр байгаа. Бүр ямар гоё гэж бодож чинь. Дор нутад ирвэл бүгднийг нэг сонирхоод үзээрэй л гэж хэлье да. Тэгээ энэ бол үнэхээр солиотой гоё хөшөөсөн. 4 үндэстний 4 угсаатны юм хөшөөнүүд байсан. Дор нутад орж ирэхэд өөх ингээд тосоод авдаг юм билээ. За тэгээ яг хөө эрхлээд нэг бабл тий авч ууж байгаа юм. За тэгэнгүүтлээ дараа нэг юм гоё газар оройжингаа юм ид суусан. За тэгээ дор нутад хит хоноод дүүцэх юм уу үзээд
Өдрийг сайхан өнгөрүүлсэн. Тэгээ замдаа хавьж явж байгаа солон молон татаа зүгээр. Үнээр солиоруулж амч. За тэгээ лайктаараа савтаараа хонхоо дарчаараа хөө. За тэгээл амьдрал юм даа гээл дарантаас ирээл маргааш шууд ажилдаа орж амч. Шууд зураг авалт те. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань оролцож байгаа оролцогч маань одоо орон судлалд их дуртай хөхт байсан. Тэгээд энэ одоо орон төмөр тоогоочлоо юу ч хүрл тоогоочлоо нэг газар ирсэн би мартчихжээ. Тэгээд энд ирээд их юм үзсэн шүү. Гоё юм билий. Ерөн бол ирээд үзэхэд их тааламжтай юм билий. Гол нь гоё од харж явах гэсэн чи биднийг ирсэн үедээ айгүй бүрхэг үүлтэй байсан болохоор од харж чадаагүй. Тэгээ нэвтрүүлгээ яг од харсан юм шигээр худлаа тавилттай авч байгаа байхгүй юу? Тэгээд оройн ийм гоё харагддаг. Тэгээ одоо харж чадаагүй жоо сэтгэл дундуур буцсандаа хөрх. За тэгээд ухсруулаад дараасаа 2 өдөр нэг өөр оролцогчтой өөр нэвтрүүлэг хийж байгаа юм чи яах юм. За энэ удаагийн оролцогч болохоо Батлан хамгаалах сургуулийн хөгжмийн ангийн хүүхэд байсан. Бүрээ үлээдэг. Манай нэвтрүүлэгч их гоё штт. Өөр газар очиж үзнэ. Өөр хүмүүстэй танилцсан. Үнэхээр тийм олон юм сурж мэдэж ерөн бол гоё эдгээр гадар зурагт явах. За тэгэл гадаа ангийнхны өөр бусад ангийнхны жигсааж байгаа л ингээл хөгжмийн тоглолт чамч яах юм. Нэвтрүүлэг юм да гэл. Өдөржингөө юм болсон. Ерөн бол манай нэвтрүүлэг гоё сонирхолтой байдаг ч гэсэн бас ингээд оролцогчоосоо болоод бас тухайн нэвтрүүлэг маань уналттай, босолттой маш олон зүйл болдог л доо. Гэхдээ энэ удаагийн нэвтрүүлгийн хүүхэд бол хөөрхөн байсан. Мундаг хүүхэд. Бас худлаа өөргөө селфи битгэдэг стори хийж байгаа юм чи аваас. Хамгаалах их сургууль дээр явна. Манай хүчтэй хүүхдүүд. Тэг манайхан тэгээ лайктараа савтараад хонхоо дарчаарэ гууж шүү. За гоё хүслээ адараа төрсөн өдрийн минь төхөөрэй. Вай за. Хүслээ бадаж чадсан уу? За. Хөш. Сэсэ. Шинэ гэртээ ирсэн. Гэсэн чи юм үнэрлээл яваад. Тойрч гүгээл. Сэсэ. Хөш. Хоолоо харамлаад тэнхтэй байгаа юм чи. Тэг хоолоо харамлаад шин. Ингээл юм үнэрлээл, буулан дохоо олгоныг үнэрлээл. Тэгэл орондоо орж юм үнэрлээл. Шинжээл яваад ах шиг тэ сэсэ. Тэр араа. Үнэрлээл. Хаана ирч үжиж чахт. Энэ одоо гандан борсоо. Зэрэглэл уурсоо. Хашааны нохол. Яана. Тэ өргөжлүүлэн үзхийг хүсвэл лайктараа савтараа хонгоод орж ирээ. Мартваа. Загсуулруу болчихсон. Энд ингээд ээж улаан хоёронд чинь гэсэн чинь энд сэсэнд чинь 3 унтам хайм. Тэний сэс ямар хөөрхөн унтдгийг тэрхэл сэрч. Хөл гар марыг нь хараач дээ. Яа хөөрхий дээ хөшинараа. Тирара яар хөөрхий дээ. Nee, lo, ik chip nie. За мэдээж дараагийн нэвтрүүлгийнхаа зураг авалтаар буян тухай буюу яг төв дээр нь юу ч үгсэн ч үгийн ер нь буян тухайд дээр зураг авалт маань эхэлсэн байх юм уу үзэж харсан. Дотор нь ороод тэл юм бийлээ. Гоё л юм бийлээ. Энэ бол контрол хийдэг өрөөнө гэсэн. За манай зурлагч зураг аваад ах шиг байна. Би энд ч бас хөөрхөн бичлэг хийгээд ах шиг байна.
За тэгээ лайктаараа савтаараа хонхоод арчаарэ. Гуйж шүү. За дараагийн үйл ажиллагаа бол манай гэр бүлийн тэмцээн болсон. Гэтэ би энэ тэмцээн дээр тоглож болохгүй л дээ. Нэг шалтгаантай байсан. Тэрийг дараагийн бичлэгэн дээр хэлнэ. Гэхдээ би зэрэг гаргаад тоглосон байдаг юм аа. Миний ганц дуртай спорт юм чи. За энэ миний муу хөөргөө аав маань тоглож ийн. Манай аав чи их гоё тоглолт тийм шүү дээ. Сакс волейболыг уяраа. За тэгээ шагнал гардуулах үйл ажиллагаа болж байгаа юм. Би болохоор баг дүүтэйг нэг баг болсон. Аав маань болохоор тусдаа баг болсон. Тэгээд баг дүүтэйгээ бит хоёр чинь хөөхөн бас 2 доо байранд ороод байгаа юм. Аавыгаа ялаад аав маань 3 дугаар байранд орсон байдгийм. За тэг хөөхөн шагналаа гардуулж авч байгаа маа. Хөөе бичлэг дуусхуулаагүй шүү. Тийм болохоор лайктаараа, савтаараа хонхоод дараарэ. За дараад нь юу болсон бэ гэхээр 9 сарын 27-нд штэ. Ажлын зогаалга болсон байгаа. За хатуусандаа бөөнөрөө явж гин. Очоо юу болсныг товчхон харуулчих. За тэгээд ирэх газраа ирээд ийм том асарт редакц болгонд нэмширээ зассан байсан. Тэгэл мэдээд иж жугаал дуусч байгаа байхгүй юу? Яа ёо бичлэг ороогүй бичлэг ороод байгаа хэл та. Тэгтээ хуучны бичлэгүүд л орж байгаа. Шинэ бичлэг одоо л хийж байна. Би одоо хаана ирчээд байгаа вэ гэхээр Монголын үндэсний олон нийтийн телевиз 58 жилийн ойд зориулсан манай телевизийн зугаалган дээр ирсэн байна. Тэгээ өнөөдөр юу болох нөө тавчхан та нартай хөргөнэ. За. Энэ радиогийн болон телевизийн одоо энэ том урсгал системийг бид нар маш одоо хурдтай хүчтэйгээр эргүүлж чадсан байна. Бидний 104 жилийн Монгол Улсад радио өргөний нэвтрүүлгийн салбаруулж үзсний 91 жил Монгол Улсад телевизийн өргөний нэвтрүүлгийн салбаруулж үзсний түүхэд 58 жилийн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Би нэр шагнал авсан шүү дээ. Яг юу мэдээ сууж исэн гэж. Бим жаргал гэж дуудаад. Тэгээ өөр редакцид бас нэг бим жаргал гэж охин байдаг хэвгүй юу. Тэгэхээр намайг биш охоо тэр охины дуудаж явах би биш гэсэн чинь намайг дуудсан байдгийн. Тэгээ нэг юм шагналтай би шагналыг бараг 2 дахь авч гинөө. За манай автобазын жолооч Цамбсүрэн автобазын жолооч Цамбсүрэн Янг цэцгий Сэмхиштэй жамдан зүрүү Эсэва
Хасаа тогшин хэлний манаа зогсох хөдрөөс сэтгэл минь хоногшин. Одоо бүжиг яваад тэгээд өндөрлөх баха. Йоо тэр сисиг хартаа ивэ тэр араа. Нээ өөлөх нь өдөржингөө хүлээсэн ингээ байж штэ нэ чааваста. Ивэ тэрт. Шээс бас нүрч байгаа хата чаав. Нээгүүд хөөрхлөө ямар хөөргий бид харж байгаа араад. Яса хөөрхөө вадаа. Надад тийм гоё цэцүү өгсөн би тийм. Миний нэг бас хайртай ихч маань өгсөн. Тэгээд харахаар л хөрх харагдаад тах ингээд өгсөн штэ. Бодож пум. Дахиад